Энэнийг бол мэдээж ингээд нүүрснөө уурхаа төмөр зам тэгээд очиж буулгадаг хүмүүс, портрийн жолооч, тэгээ хорооны иргэд гээд маш их тийм олон оролцогч, олон хүмүүнээс хамаарсан ажил байсан учраас ерөнхий сайдын зөвлөх ахлах гансхаараа ахлах зөвлөх гансхаараа удирдуулаад за энийг сайн зохион байгуулад өгөөч гэсэн. За гансх бол гар хөлийн өсөг зурдаг, мөнгө шийддэг тийм хүн бол биш. Бүх шийдвэр нь бол Алтайгийн гаргасан шийдвэр, засгийн газрын гаргасан, шинжлэлийн засгийн газрын гаргасан шийдвэр байна. За ингээд энэ нүүрс хөтөлбөр бол их амжилттай хэрэгжсэн, 2 жил хэрэгжсэн та нар мэдж байгаа. Тэгээ яаж байгаа юм бэ? Одоо ингээд бүгдээрээ сэтгэл хангалуун, нүүрс нүүн хямдарсан, ард иргэдэн сэтгэл хангалуун, үүрхэн сэтгэл хангалуун, засгийн газрын сэтгэл хангалуун байхад яагаад хүн ийм хэрэгт холбогдоод байгаа гэхээр энэ бол ерөөсөө цэвэр улс төрийн Алтан уягийн нэр хүндийг унгаах, Алтан уягийн засгийн газар буюу шинжлэлийн засгийн газрыг унгаах ийм зорилгоор хийсэн ажлын нэг юм байна. За ер нь та нар мэдж байгаа шүү дээ 2 жил ажиллахад миний ч их халуудсан да. Яг бид нар бол юу гэдгийг нөгөө чөмгөө дундартал зүтгэсэн л дээ. Өглөөнөөс аваад шөнө бол ажилтгал байсан, хагас өдөр засгийн газрын хурлаа хийдэг л байсан. Бүгдээрээ л мэдж байгаа. За тэрний үр дүнд ч бас нэг оцоож аваасан юмнууд босцсон. Гэхдээ энэ бол зөвхөн бидний чинь биш бас олон хүн дэмжсэн ард түмнийх дэмжлэг өгснөй үр дүн юм байна. Тэгэхээр ямар юмнаас болоод улс төрийн асуудал үүсэж байгаа гэхээр ерөөсөө шинжлэлийн засгийн газрыг унгаах хэрэгтэй. Шинжлэлийн засгийн газар яагаад зарим хүн таалагдах байгаа? Ард иргэдэд бол нилээд нь таалагдж ирсэн байна. Яагаад таалагдах вэ гэхээр миний хувьд нэг юм байдаг. Би ард түмний төлөө ажиллах гэж гарч ирсэн ерөнхий сайд болохоос биш. Бүлэглэл юм уу? Нам дамсан хэдэн хүний төлөө үйлчлдэг хүн биш гэдгээ би анханасаа тод том руу хэлсэн. Анханасаа энийг тод том руу хэлснийхээ төлөө би анханасаа шахалт авчил дарамт өчнөөмд өртсөн. Та нар мэдж байгаа шүү дээ. Манай охин дээр хүртэл хэрэг үүсгэж ирсэн. Одоо ч гэсэн тэр миний 250 бүх хүмүүсийг бол шоронд хийсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө улс төрийн зорилготой хэрэг юм байна. Энэ бол ерөөсөө энэ Алтан уягаа түүнийг тойрсон хүмүүс бол хэл ахуул авдаг, авилгал авдаг гэдэг нэг ийм өөрсдөө зохиосон домгийг яг л нэг яаж хийж байгааг хүчээр шийдчих ийм л бодлогын ажил ийм юм явж байгаа юм байна. Тийм учраас би шүүх хурлд бол өөрөө гэрчээр оролцсон. Надад бол ийм зузаан хавтас байгаа. Би бас хоосон шүүлс үсэр гэж ярихгүй. Тэгэхээр гэж хардаад байгаа шүү дээ. Тэрний цаана ер нь хэн байгаа гэж та өөрөө хардсан. Мэдхгүй хэн байгааг та нар болохгүй юу? Улс ойлгомжтой шүү дээ. Монголын 2 3 хүн удирдах байгаа шүү дээ. Тэгээ тэр нь бол нам дамжигдсан байгаа үстэй. Яагаад манан гэдэг юм үүсгээд байгаа.